Гур асуулт байна. Нэгдүгээр бол энэ зах зээлийн эдийн засагт хувийн өмчийг дэмжих хамгаалах, хувийн бизнесийг бол дэмжих нь бол зүй ёсны хэрэг. Хоёрт нь зах зээлийн чөлөө төрөлтөөнийг дэмжих нь хамгийн чухал. Тэгээ энэ зүйл дээр л том алдаа гаргаад байна уу гэж харж байгаа. Ялангуяа энэ монополийн эсрэг газар гэдэг энэ газар ерөөс ажил хийхгүй байна. Тэгээ ингээд тунхагийн шин чанартай бүр сүүлдээ ингээд бүр мэдгэтгэж боллоо. Ийм газар байдаг үгүй лүү. Уулын зүй нь бол энэ чөлөө төрөлтөөнийг хяндаг, энэ монополийг газар ахуулахгүй байх, үгсэн уйлдаж үн нэмэхгүй байх, энэ зүйлийг хяндаг газар маань илүү том дархлаатай, илүү том хүрээнд ажиллаа хийх хэрэгтэй байгаамаа. Энэ бол бас гурлийн үн өсгөд нөлөөсөн нэг шалтгаан гэж дүгнэлтийг бол түрүү энэ хуулийг хэлцэхэд бол бас танилцуулсан. Тэгээ энэтэй холбоотой ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ гэдгийг нэгдүгээрт асууж байна. Тэгээд бас зах зээлийн эдийн засаг нөлөөлж байгаа нэг зүйл нь энэ төр бизнес хийхгүй, төрийн хүн бизнест оролцож нөлөөлөхгүй байх. Тэгээ энэ зарчмыг хэрэгжүүлж чиглэлээр яг энэ гурлийн тухайд энэ үн өсөх, энэ өнгөрсөн хугацаанд үүссэн өссөн үйлцэн гэдэг энэ шалтгаан дээр энэ хэрхэн нөлөөсөн гэж дүгнэж байгаа мэргэжлийн байгууллага. За дараагийн асуулт бол баруун бүсэд гурлийн үн өндөр байна, их олон дахин өндөр байна гэдэг асуудал маш их яригдж байгаа. Тэгээ баруун бүсэд энэ гурлийн үн яагаад өндөр байгаа шалтгаан нөхцөлийг ер нь оншил тогтоосон уу? Энэс урьдчилан сэргийлэх энэ хуулийг хэрвээ батлагдсан тохиолдолд энэс сэргийлэх талаар ямар бодлогын арга хэмжээ авахар төлөвлөж байгаа вэ? Энэ асуудал бол хамгийн чухал асуудал шүү. Өнөөдөр яг ингээд энэ хууль батлагдаагүйтэй холбоотой батлсангүй гэдэг нэлээд асуудлууд яригдж байгаа. Тэгвэл нөгөө талд нь энэ хууль хэрвээ батлагдах юм бол гурлийн үн өсөн шүү гэдэг маргаан дахиад явна. Тэгээ энийг урьдчилж яаж яг харж тооцож байгаа. Тэгээ баруун бүс дээр энэ түгээлтийн хүргэлтийн сүлжээ, энэ тээврийн зардал юунаас болж энэ үн өсөд байгаа. Яг борлуулалтын дээрээ тэр дэдгүүр хошуун дээр өсөд байгаа мó, тээвэр дээрээ өсөд байгаа мó. Эндээс төр юм бол бодлого арга хэмжээ авах ёстой шүү дээ. Тэгээ яг ямар арга хэмжээ авахар төлөвлөсөн бэ? За дараагийнх нь түрүүн энэ хуулийн төсөлд орж ирэхэд миний бие их хурлын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд энэ дагалдуулж гарах тогтоолын төсвөө санаачилж оруулсан зарчмын зүйрүүдээ саналыг улсын хурл чуулганаар эхний хилцүүлгээ дэмжсэн. Тэгээ харамсалтай нь нөгөө энэ хууль маань эцлэн баталгаар санал хураахаар оруулж ирэхдээ энэ тогтоолын төсөл маань цуг орж ирээгүй. Тэгээ үүнээс шалтгаалаад би бол дэмжих саналууд өгөөгүй, дэмжээгүй. Энэ тогтоол гарсан тохиолдолд дэмжээ гэдэг ийм л саналууд илэрхийлээд байгаа. Ийм саналтай олон хүн байгаа гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл энэ тогтоолын гол агуулга бол үн өсгөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой болцолтой. Өөрөөр хэлбэл үндэсний статистикийн орооны 6 сар тутмын дүнгээр гурлийн үн өсөх юм бол дахиад энэ гурлийн импортын хуулийг дахин тэглэх, өөрөөр хэлбэл орж ирж байгаа 15% гурлийн татвар, тэжээлийн 5% татварыг тэглэх энэ агуулгыг дахин оруулж ирэх гэдэг энэ замаар гурил үйлдвэрлэгчдэд үгсэн уйлдаж үнэ нэмэхгүй байх, гурил үйлдвэрчдийг хэд ийм үнийн өсөлт үүсгэж ард иргэдийн амьдралд энэ нөлөөлөхгүй байх ийм л нэг болцол тавих хэрэгтэй гэдэг л ийм утгатай л тогтоолын төсөл санаачилсан. Тэгээд энэ маань сүүл ингээ хамт орж ирээгүй. Ингэж хамт оруулж ирэх үү? Энэ дээр ямар хууль санаачлагчийн хувьд бол ямар байр суурьтай байгаа вэ? Энэ их чухал шүү. Өөрөөр хэлбэл гурлийн татвар тогтоос дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, нөгөө талдаа үн өсөхгүй байх ийм тодорхой болцол тавья. Энэ нь бол энэ гурил үйлдвэрч За төсвийн байнгын өндөр даваа сүрэн дарга эхлээд хариулт өгчээ. За тийм Бадам сүрэн гишүүний өмнө санаачилсан байсан тогтоолын хэрэгжлийг хангах тухай тогтоол үндсэн тогтоол маань батлагдаагүй учраас дагаж гарах хуулиуд, дагаж гарах байсан тогтоолууд маань хэлцэх боломжгүй болоод буцаацсан гэсэн үг. Тэгэхээр энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулаад тогтоолын төсөл шинээр санаачлаад ингэж хэлцээд явах боломжтой. Тийм учраас энэ анхны хилцүүлгийн явц та бүхэн тогтоолын саналаа дахиж өргөн бариад ингэж хэлцээд явбал болно гэдгийг хэлэх байна. За тэр баруун бүсд ягаад гурлийн үн өндөр байдаг гэдэг тал дээр бас байнгын хорон дээр асуудал гарсан. Гол нь тээврийн зардал гэдэг ийм зүйл яригдээд байгаа юм. Нөгөө талаасаа бас тэнд
Одоо газар тариалагч аж ахуйн нэгжийн асуудал бас байгаа. Жишээлбэл дорнод зах хязгаар мөн үү? Тэгвэл танаа тийм асуудал байхгүй. Яг гэвэл тэнд гурилын үйлдвэр байна, газар тариалан байна. Баруун бүсэд тээврийн зардлаас гадна тэр нь дутагтаад байгаа юм. Тийм учраас бас хилцүүлгийн явцад гишүүд хөдөө аж ахуйн сайдд баруун бүсэд газар тариалан эрхлэлтийг дэмжих, тусгай хөтөлбөрүүд гаргах, зээлийн хөтөлбөрүүд гаргах ийм дэмжих бодлогыг одоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэсэн ийм саналуудыг бол гаргаж байсан гэдгийг хэлээд. Монополийн эсрэг агентлагч гэсэн муу ажиллаж байгаа гэдэгтээ бол санал нэг байна. Уг нь бол тийм л дээ. Үнийн зохицуултыг хийгээд засгийн газарт оруулаад тодорхой хэсэгчилсэн, бүсчилсэн ийм арга хэмжээнүүд аваад явахын оронд нэг бүс нутгийн асуудлыг бүх Монголын хэмжээний болгож яваад байгаа нь өөрөө бас буруу шийдвэр гарах нэг үндэслэл болж байгаа гэж магадгүй. Баярлалаа. За Сандгийн бэм цог цайд хариулт өгье. Тэгэхээр өмнөх одоо хэрэгжиж байгаа хууль батлагчдараас баруун бүс нутагт гурилын үн бараг 2 дахин хямдарсан. Нэг ууд нь 120 мянга байдаг байсан бол 60 70 мянга болж. Одоо ингэ буцаа татвартай болчихоор бас гурилын үн тодорхой хэмжээр өснө. Тэгэхээр үүнийг зохицуулах гэж баруун бүс нутагт одоо газар тариалан эрхлэх, бизнес эрхлэлийг дэмжих, за мөн одоо бас гурилын үнийг тогтвортой байх, тодорхой хэмжээний одоо тээврийн зардал дээр нь татаас өгөх ийм зохицуултуудыг энэ хуулийг дагаж одоо батлагдах улсын хурлын тогтоолдоор орж ирж байгаа. Баруун бүс нутагт яагаад ингээд өндөр байгаа юм бэ? Зөвхөн гурил биш. Бензин шатхуун, будаа одоо тэгээд чихэр давуу дайлан бүгд өндөр үнд. Тэр нь ерөөсөө л тээврийн зардалтай холбоотой. 1500 км, 1700 км Улаанбаатараас хол учраас тээврийн зардал дагаад өсчөөд байдаг. Ийм учраас одоо юу гэдгийг тээврийн зардал дээр нь гурилнаас эхлээд одоо татаас дэмжлэг үзүүлээ, цаашдаа шаардлагатай одоо бус бүтээгдэхүүнээс татаас дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлт үзүүлэх юм бас. За гүцээж хариулъя. Бэм цог цайд. За мөн одоо өрсөлдөөнийн тухай хууль энэ хуулийг дагуулж улсын хурлын тогтоол худалдааны болон одоо демпингээс хуулийг одоо тус боловсруулж улсын хурл өргөн мэдүүлэхийг засгийн газарт бас үүрэг болгосон ийм одоо тогтоол орж ирж байгаа. За мөн одоо бас таны одоо ярьж байгаа гурилын үнийг үндэслэхүүгээр үн өссөнийг тогтоосон тохиолдолд одоо бүх талын одоо хариуцлага тооцох арга хэмжээг хурдан шуурхай авахыг бас засгийн газарт улсын хурлаас үүрэг болгосон заалт энэ улсын хурлын тогтоолыг дагаж бас орж ирж байгаа. Иймэрхүү байдлаар цаашдаа гурилын үнийг одоо өсгөхгүй бах, хоорондоо өгсөн хувилдахгүй бах, нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг хямдруулах ийм одоо бас бодлогын зохицуултыг хийж хэрэгжүүлэх үүргийг улсын хурлаас засгийн газар өгсөн тогтоол дагаж орж ирж байгаа. Энэ тогтоол дээр Бадамсрын гишүүн бас шаардлагатай нэмэлт одоо бас заалтуудыг хилцүүлгийн явцад нэмээд оруулаад явах бүрэн бололцоотой болж байгаа гэдгийг бас хэлье. Тийм өмнөх хилцүүлэг дээр гарч ирсэн яг Бадамсрын гишүүний санал үндсэндээ одоо өнөөдөр албан ёсоор тогтоолын төсөл болж хуулийн төсөлтөг хамт өргөн баригдаад хилцэгдээд батлагдахгаа явж гин гэсэн үг болж байна. Тийм учраас одоо энэ хуулийн төслийг ахиж хилцээд батлаад явах нь зөв болов уу гэж л орж ирээд хэлцэж байна. За Бадамсрын гишүүн тодруулжсэн. Тэгэхээр энэ байнгын орон дээр яригдсан тогтоолын төсөл дээр нөгөө гол миний оруулсан энэ санал байхгүй байгаа. Тэгэхээр энийг ингээд авъя гэдгийг одоо хууль санагчийн зүгээс хүлээж авч байгаа юм байна гэж ойлголоо. Ямцог цайдын хувьд нэг хоёрдугаарт нь энэ тээврийн зардлын хувьд бол баруун бүс рүү нэг 1000 орчим километр тээвэрлэхэд 350-аас 400 орчим төгрөг одоо нэг одоо килограмм гурил дээр нэмэгдэхээр ийм тооцоол гарч илээ л дээ, бас тооцож үзсэн нэг. Тэгэхээр энээс гадна өөр энэ үнийг өсгөөд байгаа ямар шалтгаан байна вэ гэдгийг л маш сайн оншил тогтоох хэрэгтэй байхгүй юу. Тэгээд энэ дээр би мэрэгжлийн яамнаас гол нь асуух гээд байгаа. Тэгэл нэг ерөөс ганцхан арга нь хаадаг хөргөлдөг. Өөр ямар нэгэн үеийн хатан механизм ерөөсө бодож олддоггүй. Толгой тархи ажилуулдаггүй, гарц гаргалгаа хайдаггүй. Одоо жишээлбэл танаа яам одоо хөдөөж байгаа яам баруун бүс дээр очиж яг энэ газар дээр нь одоо бичсэн ийм одоо танилцах ажил, ийм онцлог ажлыг юу нь үзсэн. За хууль санаачлагчаас тэгье. Болор чулуун дарга 4-р эндрэс. Тэрнээс өмнө төсвийн байнгын орон дарга даваасрын дарга хариулт өгье. За Бадамсрын гишүүний асуугаад байгаа тэр тогтоолын төслийн асуудлыг бол байнгын хороо санаачилдаг дэгийн дагуу явагдана. Гэхдээ байнгын хороо гэдэг чинь их хурлын гишүүн санаачлна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хуучин шиг хамгийн газраар одоо хийлгээд ингээд оруулж ирэхгүй.
заавал гишүүдээр санаачлална. Тийм учраас ажлын хэсэг байгуулад ажлын хэсэг та өөрөө ороод тэгээ өмнөх одоо тогтоолынхаа юм дээр нэмэх зүйл байвал нэмээд хасах зүйл байвал хасаад ингээд энэ тогтоолын төслийг байнга ороо санаачилсан гэдэг агуулгаар бол ингээ хилцээд явах асуудал нээлттэй байгаа шүү. Тийм учраас та бүхэн дараагийн маргааш хуралдаан дээр энэ тогтоолын төсөл ажлын хэсэг байгуулах энэ асуудлаа шийдүүлээд явуучих нь зүйтэй байна. За боловч чулуун дарга 4-р энэ дэр. Бадамсрын гишүүний асуулт нэмэлт хариулт өгье. Тэр гурилын үн бол үсэх хэд хэдэн шалтгаан одоо баруун бүсдэр байгаа. Мэдээж энэ дээр тооцоо судалгаа хийж үзэж байгаа. За гурилын эндээс үйлдвэрийн үнээр бол бүгд л одоо нэг үнээр гарч байгаа. Тэгээд тээврийн зардал байна. За дээрэс нь тухайн одоо худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгж иргэд бол тодорхой хэмжээний өөрсдийнхээ ашгийг нэмж байгаа. Гэхдээ ашгийг нэмэхдээ бол мэдээж худалдааны үеийн зохицуулт байхгүй учраас харилцан адилгүй ашиг нэмж байгаа. Зарим одоо худалдан борлуугч нар 300 төгрөг, зарим нь одоо 500 төгрөг нэмж шинэ. Тэгээ ийм эдгээр нөхцлүүд байгаа. За хүнс хөдөлгөөний хөнгөлдрийн сайдаас энэ сая хууль хилцэж байгаа буцсны дараа бол баруун бүсийн газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх тэнд шаардлагатай одоо арга хэмжээ авах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг орон нутагт ингээд орон нутгийн төлөөллийг оролцуулаад эндээс бас эрдэмтэн судлаачдыг оролцуулаад энэ ажлын хэсгийн ажил эхэлсэн байж байгаа. Тэгэхээр энэ ажлын хэсгийн дүгнэлтээр бол ялангуяа одоо улсын баруун дурууны хуучны сангийн аж ахуйг сэргээн хөгжүүлэх. За Бадамсрын гишүүн дахин тодруулж сууя. Яг би гол нь ийм юм хэлээд байгаа юм. Түрүү энэ хуулийг хилцэхэд улсын хурлын чуулганы эхний хилцүүлгээр дэмжигдсэн саналыг нэгдүгээрт хуулийг эцлэн батлахдаа яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ? Нэг, хоёрдугаар тогтоолын төслийг дахин боловсруулахдаа дахин одоо хуулиа өргөн мэдүүлэхдээ өмнө нь улсын хурлын чуулганаар улсын хурлын гишүүний санаачилсан зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн энэ агуулгыг яагаад тогтоолд оруулж ирэхгүй байгаа юм бэ? Яагаад ажил хэрэгчээр энэ асуудалд хандахгүй байгаа юм бэ гэдэг дээр л би гол нь одоо асуугаад байгаа байхгүй юу? Нэг, хоёрдугаарт нь баруун бүсэд газар дээр нь очиж юусэн ажиллаагүй байгаа байхгүй юу? Энэ очиж ажиллах хэрэгтэй байхгүй юу? Энэ уул уурхайн сайд, энэ хөдөөжгөн одоо сайд энэ газар дээр нь очиж ажиллахгүй болохоор чинь энийг зөв онцлоход одоо хүндрэл гараад байна гэдэг зүйл хэлээд байгаа юм. Тэгээд яагаад одоо энийг ингээд мартаад байна? Өмнө нь дэмжигдсэн асуудлыг яагаад оруулахгүй мартаа? Хүндээ байна уу? Эсвэл одоо хуйлдээ байна уу? Энийг л суудаг. За Жадамбын энх хоёр сайд хариулт өгье. За энэ хууль маань өөрөө тэдэн сарын тэднээс хүчингүй болсон тооцоогоо гэсэн л ганцад өгүүлбэр байгаа юм. Тэдэн сарын тэднээс хүчин төгөлдөр болцоогоо гэсэн өгүүлбэрийг л хүчингүй болгосоогоо гэсэн өгүүлбэрээр солиж байгаа. Тэгэхээр хууль маань өөрөө өргөн барьсан тэр үзэл баримтлалын хүрээнд л явах гад байдаг. Хамгийн гол нь энэ хууль гарсан нөхцөлд хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төсөл дагалдаж байгаа юм. Тэр тогтоолын төсөл таны яриад байгаа энэ асуудлууд сая хуулийн хилцүүлгийн хугацаанд гарсан тэр баруун бүсийн гурал тэжээлийн үнийн өсөлт инфляц нөлөөллийг бууруулах, баруун бүсэд газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх, гурал тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хангамжийн доктортой байдлыг хангах, за тэгээд нөөцийн одоо 100,000 тонны нөөц бүрдүүлэх, мөн За энэ хоёр сайд гүйцээж хариулъя. ингээд 7 заалттай ингээд тогтоолын төсөл дагаж засгийн газарт үүрэг бид нар хүлээж авч байгаа. За энэ хүрээнд тэр өрсөлдөөн тухайн хуулиа шинжлэх, худалдааны явуулан тэр демпинг эсрэг хуулийн төслийг боловсруулж их хурлаараа оруулах. За ингээд хэрвээ үнийн өсөлт, үнэлцгүйгээр үн өссөн аливаа асуудалд бол шуурхай арга хэмжээ авах, зохион байгуулах гээд хилцүүлгийн явцыг гарсан бүх саналуудыг тусгасан хууль батлагдсантай холбогдуулан хуулиа хэрэгжүүл гэдэг их хурлын тогтоолын төгслийг их дэлгэрэнгүйгээр дагалдуулж явж байгаа. Ингээ явахаар энэ бүх юм зохицуулж болцоотой. Хууль батлагдвал энэ хууль батлагдсантай холбогдвол тэгнь байнгын асуудал байгаа. Тэгнь. За улсын хурлын гишүүд асуулт авч хариулт авч дууслаа. Хуулийн